2 дугаар хаад зургааг уншина. 6 дугаар бүлэг. Сүхний тухайд болсон гайхамшиг. Ижиптийн хүмүүс Илишад харагдан. Тантай хамтаа бидний амьдарч байгаа газар бидэнд маш тавч үе. Бидний Йордан руу явуулаач. Бидний хүмүүс тэндээс угаалгын модалж өөрсдөө амьдрах газрыг тэнд барь. Гэсэн Илишад явцгааж хэрэгжээ. Зарцмартайгаа хамт явж таалаач. Гэвч Илиша би явна гэв. Ингээд тэрээр тэдэнтэй хамт явлаа. Тэд Йорданд хурч ирээд моддыг завчиж өнгөв. Гэтэл нэг нь угаалгын монгож байтал сүхний толгой усан дурав. Тэр аяа эзэн энэ нь зээлийн юм байсан юм гэж уулгалдав. Тэгтэл бурхны хүн сүгч нь хаах нь унсан бэ гэж асуусанд тэр хүн түнд тэр газрыг харуулв. Илиша саваа тайран тийш шидэж төмрийг хөвлөв. Тэр гаргаад авсан тэр хүн гар сунгон сүгэ авав. Арамчуудын тулгоо няцагдсан. Арамын хаан Израилийн эсрэг тулдаж байлаа. Тэр өөрийн төшмөдтэй зөвлөлдөв. Ийм газруудад миний харан байх болно гэв. Бурхны хүн Израилийн хаан Арамчууд тийш очсон тул тэр газраар дайрны ухаас та нар болгоомжлоо гэж хэлэв. Бурхны хүний өөртөө зан хэлж мөн анхааруулсан тэр газар руу Израилийн хаан хүн илгээн сайн хамгаалдаг байв. Энэ нь ганц бус бас хоёрч бусуудаа болоход Арамын хааны зүрх хилэнтэж зарцнараа дуудан тэдэнд бидний хин нь Израилийн хааны талд байдгийг та нар надад хэлээд гэв. Зарцнарын нэг үгүй эзэн хаан харин Израиль буюу ишүүлэгч Илиша таны өндлийнхаа өрөөнд ярьсан үгсийг Израилийн хаанд хэлдэг гэж айлтгав. Тиймээс Арамын хаан түүний гэрээр хүн илгээе. Та нар явж түүний хаан байгааг нь мэдэгдэв гэлэн. Тэгтэл хаан үзэгтэн тэр дотоод байна гэж мэдчихжээ. Тэр тийшээ морд тэрнүүд болон их цэргийг илгээв. Тэд шүргөрж хотыг бүслэв. Бурхны хүний зарцнаар эрт босоод гадаг шартал харагтун. Морд болон тэр бүхий их цэрэг хотыг бүслээд байв. Зарцна Илишад аяа эзэн бид яах вэ гэв. Тэр хариулахдаа үгүй айхтун өчигдөр бидэнтэй хамт байгчд нь тэдэнтэй хамт байгчдаас илүү олон юм гэв. Тэгээд Илиша залбир эзэн түүнд харуулахын тулд нүдийг нээгэж гэж хэлжээ. Эзэн зарцын нүдийг нээж тэр харагтун. Илишагийн бүхий эргэн тойрондох уулан галан морд тэргээр дүүрсэн байв. Тэд түүнүү бом ихэд Илиша эзэнд залбир. Энэ хүмүүсийг сохор болгооч би ууж бай гэв. Ингээд Илишагийн үгийн дагуу тэр тэднийг сохор болгожээ. Тэгээд Илиша энэ нь тэрхүү зам биш. Энэ хотч өнөөх хот биш. Намайг дагтун. Би таныг хайж буй тэр хүн дээр ч аваач гэв. Илиша тэднийг Самар руу авчирв. Тэд Самар руу хүрэх үед Илиша эзэн тэдний харуулахын тулд нүдийг нээгэж гэв. Энэ эзэн тэдний нүдийг нээсэнд тэд харав. Тэд Самарын дунд байлаа. Тэгэхэд Израилийн хаан тэднийг хараад Илишад эзэн тэднийг алах уу? Би тэднийг алах уу гэв. Илиша хариулахдаа чи алж болохгүй. Чи өөрийн нумсмаар олзсон хүмүүсийг алах байсан гэж үү? Тэднийг идүүжүүлээд эзэнт нь явуулах нь тэдний өмнө талах бус тавьдаг. Тэдний зэрэг их нарийн бэлтгэв. Идүүжүүлсэн дараа тэднийг явуулсан. Тэд эзэнтэй буцав. Арамчуудын дэрмийн бүлгүүд Израилийн дөрөв дахин хандаж ирсэн үе. Бен хадад Самарыг бүслэв. Үүний дараа Арамын хаан Бен хадад өөрийн бүх зэрэг зөвлөдөн хөдөлж Самарыг бүслэв. Самарыг их өсөлт болов. Илчгийн толгой маяг мөнгө шигэл. Табин дөрвийн нэг таны сангас 5 мөнгө шигелээр зарцуулт хэлдэг хотыг бүслэв. Израилийн хааны хэрэндээ өнгөн явж байтал ягны ихтэй түн уушгч. Миний эзэн хаантан туслаач. Хэрвээ эзэн чамд туслахгүй бол би хаанаас чамд туслах? Үтэмээс үү эсвэл дарсны шахуугаас үү гэж хаан тул. Чамд юу хэлдэг гэхэд тэр ихтэй явсан. Энэ ихтэй надад чи хүмбэгч. Өнөөдөр бид чиний хүүдэд маргааш миний хүүдэд цай гэж хэлсэн юм. Ингээд бид миний хүүдэд чамд хэлсэн. Дараа өдөр би түүний хүмбэг. Бид түүнийг цай гэсэн болж тэр ихтэй хүүдэд нууцсан байв. Хаан тэр ихтэй хүүдэд сонсоод тэр хуцаа өгчээ. Тэр хэрэндээ үеж байсан бол ардтун хатал. Хаан бидэд таарсан байв. Тэгээд хаан хэрвээ шабатын хүү Илишагийн толгой өнөөдөр мөрөндөө үлдвэл намайг бурхан шийдэх. Түүнийг хүчүүлдэг. Илиша өөрийн дэрт ардуудтай хамт сууж байв. Хаан өндөөс үлдэж харин тэр чигээр өөртөө мэдэрхээс өмнө Илиша ардууд. Энэ алуучны хүү миний толгойд ахуулахаар хэрхэн хүлээснийг та нар харж байна. Ардтун элчигийн хэдэд хаалгаан хааж түүний үүдэд дарж байхтун. Түүний ард эзний хөлийн чимээ байгамсуу. Түүнийг ардуудтай ялцж байх зүгээр ардтун. Өнөөх хийж түүний гэж. Энэ бүхэн мөн эзнээс ирсэн. Ягд би эзнийг цаашид хүлээх хах ёстой юм байна. 그때 엘리사가 그 집에 앉았고 장로들이 저와 함께 앉았는데 왕이 자기 처소에서 사람을 보내었더니 그 사자가 이르기 전에 엘리사가 장로들에게 이르되 너희는 이 살인한 자의 자식이 내 머리를 휘하려고 사람을 보내는 것을 보느냐 너희는 보다가 사자가 오거든 문을 닫고 문 안에 들이지마라 그 주인의 발소리가 그 뒤에서 나지 아니하느냐 하고 우리와 말씀할 때에 그 사자가 이르니라 왕이 가로되 이 재앙이 여호와께로부터 나왔으니 어찌가 여호와를 기다리리요. 아멘. Өнөөдөр бид нэр 2 дугаар хаад номын 6-аг уншлаа. 6 дугаар бүлэг дээр маш олон үг гарч байна.
Би энийг харахтаа Илия болон Илишагийн үгийг харахтаа 어떻게 그 이런 위대한 선지자들을 이스라엘에 ийм гайхамшигтай иш үзүүлэгч нарыг Бурхан Израилийн хаанд илгээж байна гэдэг бол үнэхээр сонирхолтой. Тэгэхээр Израилийн хаадын хувьд бол ийм гайхамшигтай иш үзүүлэгч нар байх чирэггүй байсан. Яагаад итгэж байхгүй байсан? 하나님께서 이것은 은혜죠. Бурхан энэ бол Бурханы ивэл байсан. Бид нар болохоор Есүс Христийн ивэл гэж бол энийг хэлээгүй байна. 이스라엘을 좀 도우시라고 Бурхан бол тэр хэмжээгээр Израильд туслахын тулд эцээ хүртэл энэ дээр болоод өөрсдөө иш үзүүлэгчдийг илгээж байна. Израилийн хаанд Арам болвол байнга Израильтай дайтан Израиль руу дайрч өнөдөр ч гэсэн үгийг харах юм бол тэр Самариа хотыг бол тэр Арамын хаан бүсэлж байна. Тэгтэл энэ бол Самарт маш их өлсгөлэн болж байна. За гэтэл ээжүүд өөрийнхөө хүүхдүүдийг чанж хувааж идэж байна. Тэр хүртэл бол ийм тэр цаг үед бол ийм зүйлийг хийх боломжгүй хийх хэрэггүй байсан шүү дээ. Илиша гэдэг иш үзүүлэгч байсаар байхад 아람 장군이 아람 군사가 여기 있습니다. 저기 있습니다. 그것까지도 다 알려주는데 Арамын цэргүүд тэнд байна, энд байна гэж Бурхан Илишагаар дамжуулж Израилийн хаанд зөвлөж байхад 이렇게까지 역사하는 이스라엘 왕이 тэр Бурхан бол Илишагаар дамжуулж гайхамшигтай ажиллаж байхад Израилийн хаан Бурханы өмнө өвдөх сүгдэх байсан биш гэж юу? Тэгэхээр би одоо энэ хуурамч үзээнийдэг байхгүй болгож Бурханы өмнө дуулууртай бай гэсэн шийдвэр гаргах ёстой байтал би эцээ хүртэл ерөөсөө тэгж өөрийнхөө хүслийн дагуу тэр Израилийн хаан бол хөдөлж байна шүү дээ. Илишаг ч гэсэн харах юм бол үнэхээр Бурхан энэ хааныг нэг тийш нь болгоосэй гэсэн тийм бодол байсан баг. Яагаад Бурханы иш үзүүлэгчээр дамжуулаад Израилийн хааныг удирдсаар байхад гэтэл тэр хаан бол Израилийн иш үзүүлэгч байхад Илишаг хараад аваа гэд дуудаж байна шүү дээ. Илишагийн тэр гайхамшигтай сүнслэх хүч чадлаар бол агуу байсан. Тэгэхээр иш үзүүлэгчийг хараад аваа гэж бол дуудаж байсан. Харин Илишаг Бурхан болоод босгосон. Харин энэ хаан бол өөрийн хүч чадалж байхгүй өөртөө итгэх чадлага байна. Бурханы өмнө бол өвдөг сүвдэд дуулууртай байж чадахгүй байна Израилийн хаан. Тэгээ сүүлд нь бол энд маш их ингэс замбраагүй энэ зүйлүүд болж байна шүү дээ. Сүүлдээ хааны хувьд бол хувцас ураад Бурханы өмнө гимших ёстой байтал бид нар Бурхандаа эргэж очие гэсэн зүрх сэтгэлтэй байх ёстой байтал харин бүр эсэргээрээ Илишаг би аалыг гэж байна шүү дээ. Маш харамсалтай. Ингэж Бурхан гайхамшигтайгаар Израилийн хаанд Илишагаар дамжуулан тосолж иш үзүүлж байхад Бурханы илгээс нь тэр иш үзүүлэгчийг бол хайрлан үнэхээр тэр Бурханы өрөөлийг эдэлж чадахгүй шүү дээ. Тэгээд би тэгээд энэ ишлэлийг энэ бүлгийг уншихдаа Израилийн хааныг харахтаа үнэхээр миний зүрх сэтгэл бол маш хэцүү байна. Яагаад эцээ хүртэл яагаад дуулууртай байж чадахгүй байна. Бурхан Израилийн ард түмний төлөө тэр Арам хүмүүсийг болвол Израиль хүмүүсийг Арамаас хамгаалж байна шүү дээ. Тэгтэл Мобтой Израильчууд тулдаж байхад тэнд бол цөөлд ямар ч тийм цэрэг, ямар ч бэлтгэх зүйл байхгүйгээр Моб хүмүүсийг бол Израильчууд ялсан шүү дээ. Энэ бол Амлекчуудад би энэ зүйлүүдийг буцааж төлнө гэж Саул хаанаар Давид хаанаар дамжуулаад Амлекийн тэр бүх Амлек хүмүүсийг бол нэг устгах гэж хэлсэн шүү дээ. Жоохон дуулууртай байх юм бол Бурхан гайхамшигтайгаа ажиллана. Гэтэл энэ дээр бол ерөөсө Бурханы дуулууртай байж чадахгүй.
아주 그냥 옆에 그냥 옆구리에 Арам 빠져. хүмүүс бол ерөөсөө тэр хавирганаас нь хатгаад байна шүү дээ эцсийн хүртэл. 그런데 이 장면을 보면 Тэгээд энэ дээр болж байгаа энэ үйлдэл дүр төрхийг харах юм бол 그리스도인들의 생활하고 өнөөдрийн Христэд итгэдэг хүмүүстэй адилхан 보면 Христэд итгэдэг хүмүүсийн амьдралыг харах юм бол адилхан харагдаж байна. За бид нар энийг харах юм бол Бурхан бидэнд ивэлээ. Ивэл юу вэ? Бүрэн төгс ивэлээ бидэнд өгсөн шүү дээ. Бүрэн төгс ивэлээ бидэнд Бурхан өгсөн. 예수 그리스도의 Бидэнд Есүс Христийн тэр гайхамшигтай 자녀가 될 수 있죠. гавьяа зүтгэлээр дамжуулж яалж 교회를 세우시고 итгэлээрээ дамжуулж Бурханы хүүхдүүд болсон сүм чуулганыг босгож биднийг хайрлаж биднийг удирдсан намайг хайрлаж намайг тэр итгэл Христэд дотор сургаж гайхамшигтай сургах пасторуудыг босгож биднийг бол удирдах байна. Амен. 때마다 또 말씀을 주시고 Гэвч үргэлж үгээ өгч байна. Бидний зүрх сэтгэлийг бол үнэхээр төвчээртэй хүлээн барьж байна шүү дээ Бурхан. Тэгэхээр бид нар энийг бодохдоо энэ өрөөлийг авна гэдэг мань маш их хэцүү гэж бодож магадгүй, харин тэрнээсээ илүүгээр Бурханы өмнө Бурхан бидэнд хүүгээ илгээх хэмжээгээр Бурхан бидэнд бол ивэлээ өгсөн шүү дээ. Амен. Ром номын 8 дээр хэлсэн. Хүүгээ бол ерөөсөө харамлахгүйгээр бидэнд ганц хүүгээ өгсөн Бурхан. Бид нар үнэхээр тэр Бурханы өмнө жоохон дуулууртай байж, даруй байж, өвдөг сөвдөн байх юм бол Бурхан бол ямар гайхамшигтай ажиллах вэ гэж бол бид нар бодох хэрэгтэй. Амен. Энэ тэр мөн үгэн дээр бичсэн байна Библиэлд. Тэгээд Бурхан бол хүүгээ ганц хүүгээ харамлаагүй. Бидний гэм нүглийн хүндрэлт гэм нүглийн төлөө хүүгээ бодвол илгээсэн. Хүүгээ харамлаагүй Бурхан биднээс бус зүйлийг харамлна гэж үү гэж Ром ном дээр бичсэн. Бурхан тэгж бидэнд ивэлээ өгөөд байхад бид нар түүний өмнө энэ муу бузар муу ертөнцид жоохон ч гэсэн бид нар бол эзний өмнө дуулууртай байж гимшиж тэгэхээр энэ хоёрдугаар хаад энэ 6 дээр гарч байгаа энэ хаан Бурханы өмнө Израилийн хаан бол үнэхээр өөрөө төөрөө шүү дээ. Тэгэхээр бид нар энэ Израилийн хааныг харахтаа маш хэцүү байгаа шиг харин Тэнгэр эсрэг биднийг харах юм бол итгэгч нарыг харах юм бол үнэхээр энэ Христ итгэдэг хүмүүс Тэнгэр элч нарын авч чадаагүй ивэл Тэнгэр элч нарын тэр үнний үгийг авч чадаагүй Тэнгэр эсрэг биднийг харахтаа бас хэцүү байж магадгүй. Яагаад Тэнгэр элч нарт биш харин эзний хүү үнний үгийг Бурханы хүүгээр дамжуулаад бидэнд ирсэн тэр итгэл Бурханы нэрийг бидэнд өгсөн ивэлээ бидэнд өгсөн. Гэтэл энэ хүн төрлөختийн яагаад энд итгэхгүй байна гэж Тэнгэр элч нар ч гэсэн биднийг хараад яасан хэцүү юм бэ гэж харж иж магадгүй. Тэгэхээр яг энэ адилхан нөхцөл байдал байна шүү дээ. Тэгэхээр бид энийг сайн ойлгох хэрэгтэй. Энийг мэдэх хэрэгтэй. Энийг мэдэж гэмшин Бурханы өмнө бид нар жоохон ч гэсэн дуулуур даруй байдлаа харуулах хэрэгтэй. Амен. Үгэн дээр Филиппо 2 дугаар ном 2 дугаар бүлэг дээр болохоор Христийн зүрх сэтгэлтэй бай гэж хэлсэн. Христийн зүрх сэтгэл гэдэг маань үхэл хүртэл дуулууртай байна. Үхэл хүртэл даруй дуулууртай байна гэдэг нь Христийн зүрх сэтгэл. Амен. Тэгээд Дистралийн дагуу өөрийгөө даруй болгож дуулууртай байж. Тэгэхээр энэ дуулуур гэдэг нь төрхийн дуртай хүн дуулууртай байж чадахгүй. Израилийн хаан яагаад энэ дээр дуулуургүй байсан бол түүний хувьд бол маш их бардам байсан учраас дуулууртай байж чадахгүй байна. За зарим хүмүүс болохоор би бардам биш л дээ гэхдээ дуулууртай байж чадахгүй байна гэж хэлсэн. Гэтэл энэ дуулуургүй байдал бол бардам цан гэдэг нь яг адилхан. Яагаад энд бардам учраас дуулууртай байна. Яагаад бардам учраас гэмшиж чадахгүй байна. Энэ бол бардам цан бардам байгаа хүмүүсийг Бурхан болоод зайлуулна. Тэнтэр дээр ажиллаж гайхамшигтай ивэлээ өгөх боломжгүй. Харин Христийн зүрх сэтгэл гэж юу юм бэ? Би өөрийгөө даруй болгоод дуулууртай байна. Би хэрвээ өөрийгөө даруй болгоод дуулууртай байна гэх үхэл хүртэл дуулууртай байж чадна гэсэн үг ээ. Бурханы өмнө ингэж итгэлээ харуулах хэрэгтэй. Ингэж итгэлээ харуулахдаа Бурхан бол өшөө илүү гайхамшигтай зүйлүүдийг нээж харуулж өгнө. Би болохоор энэ хуучин гэрээн дээр Бурханы ивэлийг ирж хайж олно гэдэг бол хуучин гэрээн дээр мэдээж Бурханы ивэл байхгүй. Гэхдээ энэ ивэл
Итгэлийн дүр төрхийг хүртэл Илишагаар дамжуулаад Бурхан харуулж байна шүү дээ. Гэтэл миний хувьд хэрвээ энд байсан бол тэр Израилийн хаан байсан бол Бурханы дуулууртай байж Израилийн иш үзүүлэгч Илишатай хамтран Арамыг яалыг их байсан. Гэтэл тэр ивэлийг Израилийн хамт эцээ хүртэл амсч мэдэхгүй байна шүү дээ. Тэр дүр төрх өнөөдрийн бидний дүр төрхч байж магадгүй. Бид нар жоохон ч гэсэн Бурханы өмнө гэмшин гайхамшигтай сүмчүүлгэн байна. Гайхамшигтай бидний удирдагч пастор байна. Үнэхээр гайхамшигтай үйлчлэл байна. Маш тэр Бурханы сайн сайхан зүйлүүд ивэл ерөл бидний дээр байна. Энд бид нар дуулууртай даруй байж Бурханы дуулууртай байх юм бол Бурхан бид нар дээр ямар агуу ивэл ерөлөө дүүргэж өгөлээ гэдгийг бид нар ойлгон мэдэж тэр даруй зүрх сэтгэлээ Бурханд харуулах хэрэгтэй. Тийм учраас 하나님의 마음은 Бурханы зүрх сэтгэл 아들을 아끼지 않을 정도로 хүүгээ биднээс харамлахгүйгээр Бурхан бол ивэлээ бидэнд өгсөн. Бурханы зүрх сэтгэл бол ийм зүрх сэтгэл. Би бол бүх харуулах зүйлүүдээ би бүх өгөх зүйлээ өглөө. Би өөр хийх бүх зүйлийг та нар дээр хийсэн. Харин та нарын хувьд юуг надад харуулах ёстой вэ гэхээр даруй болон дуулууртай байдлаа Бурханд харуулаа. Амен. Би өөрийгөө даруй болгож дуулууртай байх юм бол Бурхан гайхамшигтайгаар үнэхээр ажиллана. Амен. Тэгэхээр бид нар бол үнэхээр ийм хэцүү нөхцөл байдалтай байх биш, харин бидний итгэлийн амьдралаар амьдарч байхдаа бидний амьдрал итгэлээ Бурханы өмнө харуулахдаа үнэхээр тийм хэцүү нөхцөл байдалтай түүх болж болохгүй. Тэр хүн бол ерөөсөө маш их хэцүү итгэлийн амьдралаар амьдарч байгаад ирлээ гэж хэлэхээс илүүгээр Бурханыг харахад энэ хуучин гэрээний номыг уншихад ч гэсэн зарим хүмүүс бол энийг уншаад дахиж харахыг хүсэхгүй байхаа. Харин зарим хүмүүс болохоор энийг хараад вау, Илишагийн дүр төрхийг хараад за тэгээд Илиша Илиягийн сүнсийг бол авсан шүү дээ. Израиль Илияг ална гэхэд бол Илия зугатааж байсан. Харин Илишагийн хувьд бол ерөөсөө тийм дүр төрх харагдахгүй байна. Энэ бол гайхамшигтай онцгой сүнслэг хүч чадал. Энэ бол бат итгэл. Амен. Израилийн хаан энэ дээр хэлж байна шүү дээ. 2 дугаар хаа 6 дээр Илишаг би алнаа гэж. Илиша иш үзүүлэгчийн хувьд бол хаанд тусалж байхад аваа гэж дуудсан тэр цаг үе бол хизээ вүлээ. Гэтэл удаачгүй Илишаг бол ална гэж хэлж байхад Илишагийн хувьд бол юу гэж байна? Хаалгаа бүү онгоолгоо намайг алуулахад тэр алуулч хүн илгээж байна гэж хэлж байна шүү дээ. Илиша бол өнөөдөр би энэ орой Илишагийн энэ гайхамшигтай сүнслэг хүчний талаар ярина. Тэгээд хааны хувьд бол уурлаад ганцаараа бараг дайрч орж ирэх байх. Энэ болгоныг бол Илиша бол хааж байна. Харин Илишагаар дамжуулаад Бурхан бол гайхамшигтай ажиллаж байна шүү дээ. Бид нар ч гэсэн Илиша шиг бат итгэлтэй зоригтой байх хэрэгтэй. Израилийн хааны дүр төрхөөс илүүгээр үнэхээр тэр хэцүү дүр төрхөөс илүүгээр Илишагийн тэр дүр төрхтэй байхыг хүсэж байна. Үйлс ном ч гэсэн ийм шүү дээ. Үйлс номыг би уншихдаа үнэхээр энэ сүнслэг хүч чадал гэдэг маань энэ хуучин гэрээн дээрч бай, шинэ гэрээн дээрч бай бүр адилхан. Гэхдээ шинэ гэрээн дээр бол өшөө илүү хүч чадалтай байна шүү дээ. Тэгээ бат итгэлтэй, үнэхээр эрх мэдлийг бид нар Бурханаас авсан учраас эрх мэдлтэй сүмчуулган итгэж пастор удирдагч нар байхыг хүсэж байна. Эзний заасан залбирал Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр аривнаар дурсагдж таны хаанчлал ирэх болтугай. Хүсэлтэн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутам минь даалгыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгөдөө уучлсны адил бидний өрийг уушлаач. Биднийг сорилтонд бооруулаач. Бузар муугаас гэтлгээж. Учир нь хаанчлал, хүч чадал, алдар сүр үрд таны. Амен.